Өглөөний минь ямар сайхан цэлбэг тэнгэртэй өглөө вэ. Өнөөдөр 5 сарын 23-ны хагасан өдөр, Риви маратоны өдөр. Миний амралтын ажлын өдрүүд инхүү эхэлж байна. Өнөөдөр талбай дээр бутан гараад маргааш дорнд руу явна. Нэгдүгээр өдөр кэдлэвэрэтэй. Зураг болж байна. Юу зураг татсан байх хэвэл та. Ном уншлаарай. Тэгтээ би очино. Яг зөв явуул зураг. Энд цаашаа зам хаж байгаа. Тэгтээ би зам хашиг баталтай байна. Она бүтээд л. Oh no. Улаан гэрэл. Зяа сахатрын талбай дээр. Бүтээ хайгаа явж байна. Дэм Женни өдрийн 12 болж байгаа юм шиг. Бэлтгэл ажил явуулж байна. Бүтээ алдаггүй. Зурган дээр байдаггүй. Амарлаг өглөө би бичлэгээ явж ирсэн. Ирээл самарсан биш. За ямар ч тач бүтээ босгосон. Өнөөдөр марнаа 100,000-аас дэш шоттой авсан. Бүгд ирэх хэлбэг авч байгаа. Бааш хаанч яасан бүгдийн дуртай зураг байдаг. Өнөөдөр болохоор нэг л дээр царай зураад зурсан царайтайгаанд өөрийгөө селфи стори даад усудаа бүгд авч болж байгаа. Талбай ер нь л өглөөнийх бололтой амар хөтөө болж байна. 40 км 21 км 10 км гарагцсан. Одоо ер нь 7 жилийн дундаж байгаа юм шиг. Хүмүүс манай амралтын өдөр сэрээд 10 км-ийн орж ирээд цагийн дараа бол их бужигнаа гэсэн. Эдийн хогноос 3 насаар байсан чинь. Өнөө л ирсэн чинь нэг 4 настай манай цахин ланг байсан чинь. Цаас хоёр талсан. Ингэж болдго юм уу? Энэ арай явдал юм уу? Стил замаасаа хаачих бол. Гэтэ скутер явуулахгүй гэсэн. Манай үнэн ч харилцагч байнгын үйлчлүүлж авч ирсэн юм. Сайн нэрэ спикер авчихсан. Захирлын минь дальч бай кофе. Хэзээ ч өөрөө авч яваад өгсөн. Болгочихсан байсан. Хүмүүсийн хог ношиг төсөр байтал. Фреш хог. Ани тэрийг ирүүлэх бас дугаад Ирүүлж бол болно. Тэд яасан. Хүрээ. Надад уушаа. 4 Санчраа хоёр өнцөрсөн шүү дээ. Чингис хотон ч хот юм аа. Ресторан цайтай. Сая манай ширээгийн толлоо 250-ны төлөө авчихсан. Дээрээ бүрсээ фред очиж. зинтийн эмчтэр очиж үзүүлсэн чинь бактерийн 2 хоног байгаад үзгээд тэгсэн чинь зүг болсон. Бараг өмнөхийн ногоонд бас 7 хоног ирэхгүй. Сая бактерийн гэхэд өөр юу яах вэ гэсэн бэ сая? Дотор моторс юм муух яах вэ гэдгсэн чинь. Оо бактерийн дурч чад ирэхгүй дээ. Энд чинь аюу сайн штэ гинэ. За юуны чанамлаа таагаарай. Нэрс юм уу? Нэрс шиг харагдчихна. Тэг цэцгнөр шиг юм байна. Жилати гэдэг шүү дээ. Угсаа нөгөө юуны томор байдаг юм шүү. Нөө тагч чи. А энэ хамгийн юм уу? Тэг. Тостэлээ. Тэр отрийн яа дээ. Үнтэй. А тийм үү? Би навцлинаас ийшээ шилжүүлээд байгаа. Шүүх tagaасан жоохон намсан. Амар тийм онцлог байсан. Камера арчхаа марчиж тэгтээ энэ нөгөө дөнгөж нэгдсэн газар гэсэн бүр ширээ сандлынхын тоос нь божигнсан ба шив нэг. Маш том сэлэг хүн найстай төдөө явахтай тухтай газар хоол мал идэж явсангүй. Гэж. Зөө. Явла. Даасан Чингисээс өглөө чай болсон 400 км шээхгүй. Уухгүй. Шээ юм уухгүй.
юм идэхгүй. Энэ гондор нэрвэ юм яа. Йоо, энийг харчихал та. Би бүр саяхан нэг хэсэг мозаик сонирхоод тэгээд дараа нөгөө нэг шилэн арт сонирхоод тэгээд нэг хобби сонирхохоор нөгөө нэг амар их материал цуглуулах хэрэгтэй болоод ижин сонгож чадахгүй хоёулыг нь хоолд хийсэн байна. So pretty. За арай сархаж мозаик ч гоё харагдахгүй. Гоё маа. Зайсангийн утгад бас төстэй юм те. Тэр мөрөг үнэ. За миний ах ингээ YouTube дээр постлогдсон. Утасны урд дээр Google дээр. Энэ болонгийн өрөө байна. Бурайд малгайны болон байхны үртэй. Байшин гаднасаа бурайд малгайны хэлбэртэйсэн баггүй. Би харуулсан заяа. За рум тур. Ялч яг малгайн дээр ирчихсэн байлаа. Гоч юм уу? А тийм ээ. Шорон цайд байна гэ. 6 төлөвсөдөд болж байгаа. Сон бисдээ. 11 цаг машин байсан. Мозаик гүн байна. Монголоор ч чиггүй яг энэ ахлахын гол гэж юм л та. Тэр нь Ингээд үзэж амар байна. Яавс автай. Эзэн хүртээ. Тэр хожуу ирдэг чинь хүнтэй сохгүй гэж юм уу? Манай Ханаар 10-ын логон дээр энд дахиад нэг танк нэвшив байна. Түрүү чай болсон дээр ороход 2 танк нэвшивсэн. Өнөр та нараа гоё нөө борооны дараах өнөр шигтэй борооны хөшлөх хэрэгтэй. Би өөрийнхөө хойно юм яхад байлмаар юм. Дараа нь үзэхээр хачаач юм ирсэн. Тэгт гоё ярьч тэ. Энийг холоос хараад чулуугаар нь ягаад ч юм халуун ирэх нутаг уу гэл. Манайсан чинь дүлгөөн хэрлэн нэрэл одоо тэгэл дүлгөөн хэрлэн гэж бичихлээ хэл та. Гоё юм аа. Эндээс нэрээ суух газар мадаас цай өнгөрөх газар болсон лөө бид. дэр аавг ш. Баян тундраа явлаа. Цаад чи маск юу л өгсөн? Маск малгай.
үсээ яаж байгаад болоогүй. Энэ удаа шилжсэн байдаг юм. Хүн туршлага сунаа гэж нэр. Сонин харагдаад идэх юм. Өнөөдөр хөтлөн. Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд уурхаач та. Өнөөдөр би та бүхэндээ сайн байцгаана уу? Эрхэм мөндөд уурхаач та. Биднийг энэ сайхан нутагтаа ингэж сайхан хүлээж авсан та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр би та бүхэндээ салбартаа шалгарсан бүтээмжийн мангас нэрийддэг KT-ийн 395 экскаватор болон Caterpillar-ийн брэнд Semi 656F дугуйт ачигчийг хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна. За монголчууд альва нэгэн найрыг үндэсний хөгжмөөрөө эхлүүлдэг. Заншилтай тийм учраас би та бүхэндээ Улаанбаатар театрын уран бүтээлчдийг дагуулад ирсэн байгаа. Бүгсэн цаанаа шанаг наашаад харддаг шүү. Шанаг наашаа. Одоо энэ хамаач ах. Нэг хоёр. Нэг хоёр. Болж байна. Нэг хоёр. Жаахан. Тийм үү тэгвэл гэлээ ягаа жаахан очиод бас. Авсан баггүй юу? TikTok-тор нэг Tucha десертийн бүхэн чинь нэг маргаж гаргасан шүү дээ. Оо, дуурж ин шаад амтгүй. Усан. Энэ хамнуудын угаас юм тийшээ. So happy. Ийм сайхан жаргалтай царай харсан уу? Оо. Багамтгүй байна. Энэ говь тийдэрсэн байна. Бодолтой ороод ирлээ. Юу яа. 300 км 6 цаг явж ирлээ. Шин шараа. Тэгтээ энэ бодлыг харж болтой юу? Ийм байдаг үстэй. Юм гадна талынхаа ч стикер хоолоогоо. Шившин бодолтой орж ирсэн. Юу сой. Ашгүй тийм. Өнөөдөр баларсан. Би өнөөдөр хөтлөхөөс ахгүй юу? Тэгээд техникээ байршуулаад шууд эхлэгээл тэгэл хөтлөж явж байгаа л ер нь дуусангуудаа юмаа хураагаал хоолоо идэл тэгээд ин шороогоор 4 цаг орчим яваал сэмлэр 2 цаг орчим явбуу. За ямартаж хинтийн Чингис байна. Хүчтрийн буусан бодлыг бодвол бодол шиг бодол угаасаа стикерж болоогүй амар гоё шин бодол тэгээд finally тухта унтах нь тэ ёо хөтлөж явахдаа зайрт хэнийг юм болсон. Бүр ингээд бланктаад бүр ингээд ямар ч юу ч орж ирэхгүй яг эхэндээ жишэлтэй дундаа нэг юм ярьж байгаа нэг үйлбэр эхлүүлж тэрийг гацаад
тэгснэ. За угаа марчлаа гэснэ. За манай арга хэмжээ дуусах болоогүй шүү. Одоо дараагийн үзүүлбэр. Одоо тэнийг болсон. Эхлэлдээ бас нөгөө нэг ирлээ гэж хэлэх гэжсэн чинь ирлээ гэдэгдээ тусгалт нь хоолой крак хийгээд ирлээ гэд тэгээд ардлан уусаа гаргаж өгнө ирлээ. Тэгээд амар тэнийг нээж буусан. Ер нь шал тэнийг яг ч надад хөтлүүлсэн. Гоё өврөн ч гэсэн гоё юм дээ. Тэс өрөөс байсан биз. Тэгтээ амрах гал яаж байгаа юм шууд. Бөө нэ ямдаг штэ. Гаалаа мэн дээ.